Сүүлийн жилүүдэд химэл оюун ухаан буюу AI асар хурдан хөгжиж бидний өдөр тутмын амьдралд гүн нэвтрлээ. Сайн байцгаана уу? Erka Lab-д тавтаа морил энэ бид хамтдаа AI түүл сурдаг. Бид AI ашиглан бичиж, орчуулж, зураг гаргаж асуулттай хариулт авч байна. Энэ нь үнэхээр хэрэгтэй цаг хэмнэх хэрэгсэл. Гэвч ямар ч хүчтэй технологи шиг AI буруу хэрэглэвэл бидэнд эрсдэл дагуулж болзошгүй. Олон хүн AI ашиглаж эхэлдэгч хэрхэн аюулгүй ашиглахаа сайн мэддэггүй. Тиймээс энэ видеонд AI зөв аюулгүй ашиглах 5 чухал зүйлийг энгийн жишээтэйгээр тайлбарлая. Эцэс хүртэл үзээрэй. Учир нь хамгийн чухал зөвлөгөөг сүүлд нь нэгтгэн хэлнэ. Эхлээд яагаад болгоомжтой байх ёстойг ойлгоцгоё. AI бол гайхалтай туслах мөн. Тэр хэдхэн секундын дотор асар их мэдээллийг боловсруулж бидэнд хариу өгдөг. Гэхдээ нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. AI бол хүн биш, ухамсар, мэдрэмжгүй машин юм. Тэр заримдаа итгэлтэйгээр буруу хариу өгдөг, мөн таны бичсэн зүйлийг хадгалж, сурахтаа ашиглаж болно. Өөрөөр хэлбэл AI бол ухаалаг боловч төгс бус бид түүнд бүхнээ даатгаж болохгүй. Тиймээс хариуцлагатай болгоомжтой хандах нь өөрсдийгөө хамгаалах хамгийн зөв арга. Одоо эхний чухал зүйлээ үзье. Нэгдүгээр зүйл, хувийн мэдээлэлээ бүү оруул. Хамгийн эхний бөгөөд хамгийн чухал дүрэн бол хувийн нууц мэдээлэлээ AI руу бүү бич гэдэг. Тодорхойлбол нууц үг, иргэний үнэмлэхний дугаар, банкны данс, картны мэдээлэлээ хизээч бүү оруул. Мөн гэрийн хаяг, утасны дугаар, эрүүл мэндийн нарийн мэдээлэлээ ч хуваалцахгүй байх нь зүйтэй. Ажил дээрх нууц мэдээлэл, компани дотоод баримт бичгийг бас AI руу буулгаж болохгүй. Та бодоод үз. Олон AI хэрэгсэл таны бичсэн зүйлийг сервер дээр хадгалж сайжруулахад ашигладаг. Энэ нь таны хувийн мэдээлэл хаа нэгтээ үлдэж бусдад харагдах эрсдэлтэй гэсэн үг. Жишээ нь та гэрээ, эмчийн бичиг, цалингийн хуудасаа бүхэлд нь хуулж тавьбал тэр мэдээлэл чинь хяналтаас гарна. Хялбар санах дүрэн бий. Хэрэг та энэ мэдээллийг танихгүй хүнд хэлэхгүй бол AI руу ч бас бүү бич. Хэрэгтэй бол нэр тоо зэрэг хувийн зүйлийг хасаж зөвхөн ерөнхий агуулгаар нь асуугаарай. Хоёр дахь чухал зүйл бол AI өгсөн хариуг дандаа шалгаж байх явдал. AI заримдаа огт байхгүй зүйлийг үнэн мэд маш итгэлтэйгээр ярьдаг. Үүнийг хий үзэгдэл гэж нэрлэдэг. Тэр буруу тоо, баримт, байхгүй ном худал ишлэх хүртэл зохиож болно. Тиймээс AI өгсөн тоо, нэр, огноо их сурвалжийг өөрөө дахин нэгтлэх хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэнд, хувь санхүүгийн зөвлөгөөнд онцгой анхаар. Эдгээр нь таны амьдрал, эрүүл мэнд, мөнгөтэй шууд холбоотой тул алдаа гарвал үр дагавар нь хүнд байж болно. Эмчилгээ, гэрээ, хөрөнгө оруулалтын талаар AI хэлснийг заавал эмч, хуульч, мэрэгчлэтнэр давхар шалгуул. AI эцсийн шийдвэр гаргагч биш, харин санаа өгөх туслах гэж бод. Эцсийн шийдвэрийг үргэлж хүн тэр дундаа та өөрөө гаргана гэдгийг мартаж болохгүй. 3 дахь зүйл, ловер хуурамч контентоос сэрэмжил. 3 дахь зүйл бол AI ашигласан ловер хуурамч контентоос сэрэмжлэх явдал. Өнөөдөр AI ашиглан бараг жинхэнэтэй адил хуурамч зураг, дуу хоолой, видео хийж чаддаг болсон. Үүнийг deep fake гэдэг. Ловерчид энэ технологиг ашиглаж таны дотны хүний дуу хоолойг хуурамчаар үүсгэн мөнгө гуйж болзошгүй. Жишээ нь яаралтай мөнгө хэрэгтэй боллоо, одоо шилжүүлээч гэсэн дуудлага, мессеж ирэх нь түгээмэл. Ийм нөхцөлд хизээч шууд бүү итэг. Бүү яар. Тухайн хүн рүүгээ өөр суугаар өмнө нь мэддэг дугаараар нь залгаж үнэхээр мөн эсхийг заавал баталгаажуул. Мөн танихгүй газараас ирсэн холбоос хавсралтыг бүү дар. Доторх хаягийг сайтар хараарай. Ловер ихэвчлэн яаралтай шийдгэж шахдаг. Тиймээс яарах тусам зогсож тайван бод. Сэжиг төрвөл зогс, бод, шалга гэдгийг санаарай. 4 дахь зүйл, хуурамч AI сайтаас болгоомжил. 4 дахь зүйл нь хуурамч AI сайт, аппликейшнаас болгоомжлох тухай. Ловерчид алдартай AI хэрэгслүүдийн яг адилхан харагддаг хуурамч хуулбар сайт үүсгэдэг. Жишээ нь жинхэнэ хаяг ChatGPT.com байтал хуурамч нь үсэг нэмсэн, сольсон, сэжигтэй нэртэй байж болно. Ийм сайт нь үнэгүй AI санал болгож татаад нэвтрэх нууц үг, картын мэдээллийг чинь хулгайлахыг оролддог. Тиймээс дараах зүйлийг үргэлж шалгаж бай. Нэгдүгээр домен буюу хаягийн нэр, үсгийн зөв бичлэгийг
сайтар нэгтэл. Хоёрдугаар хаягийн өмнө цоожны тэмдэг HTTPS байгаа эсхийг хар. Гуравдугаарт хайлтын зар дээр дарахын оронд албан ёсны сайт руу нь шууд ор. Дөрөвдүгээрт ямар нэг AI сайт танаас нэвтрэх нууц үг, картын дугаар гинт гуйвал тэр даруй зогс. Эргэлзсэн тохиолдолд хайж яаралгүй албан ёсны хаягаас нь ороорой. 5 дахь зүйл хүүхдийн аюулгүй байдал. 5 дахь зүйл бол хүүхдийн аюулгүй байдал. Энэ нь эцэг их бүрт чухал. Өнөөдөр хүүхдүүд хичээл, тоглоом, асуултаа AI чөлөөтэй ашиглаж байна. Тиймээс тэдэнд анхаарал, чиглүүлэх хэрэгтэй. Эхлээд хүүхэд насанд нь тохирсон контент үзэж байгаа эсхийг хянаарай. Дараа нь хувийн мэдээллээ хэн нэгэнд тэр дундаа AI руу хэлж болохгүй гэдгийг энгийнээр заа. Дэлгэцийн цагийг тогтоож хэд удаан ганцаараа суухаас сэргээл. Боломжтой бол хүүхэдтэйгээ хамт ашиглаж юу хийж байгааг нь нээлттэй ярилц. Хамгийн чухал нь AI бол жинхэнэ найз биш гэдгийг хүүхдэд ойлгуулах. Асуудал, санаа зовнил гарвал AI биш харин эцэг их, багш гэх итгэлтэй хүнээсээ тусламж асуу гэж зөвлөөрэй. За тэгвэл өнөөдрийн 5 алтан дүрмийг товч тавтъя. 1. Хувийн мэдээллээ хамгаал. 2. Шалгаж байж итэг. 3. Бодож байж дар. 4. Хуурамч сайтаас сэрэмжил. 5. Хүүхдээ дагалд. Эдгээр энгийн дүрмийг сахивал та AI аюулгүй итгэлтэй ашиглаж чадна. AI ухаалаг аюулгүй ашиглавал энэ нь бидний хүчрэхэг туслах болно. Хамгийн гол нь сонор сэрэмжтэй байж мэдснээ ойр дотныхонтойгоо хуваалцаарай. Шинэ AI заавар бүрийг алдахгүй тул subscribe дарж, хонхон дээр дарж шинэ мэдээлэлээ цаг алдалгүй аваарай. Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж, дараагийн бичлэг дээр уулзцгаая. Баяртай.